Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдоо сайхан амарсан уу? Танд бас дахин шинэхэн өглөөний мэндийг хүргэе. Их сайхан өглөө эхэлж байна. Ажилдаа ирж явах тамдаа дандаа ярьж байгаа шүү дээ. Төмөрөө бас ажилдаа ирж явах тамдаа юм анзаарч шүү дээ. Өчтөрхөн байшин нэг байсан. Байшин байхгүй болсон байхыг харлаа. Тэгэхээр би ингэ бодож байгаа байхгүй. Би өөрөө нөгөө байшин барьж үтсэн. Манай гэр шатсны дараа би байшингаа өөрөө барих болсон. Тэгээд байшингаа барихад ямар их хөдөлмөр орж ирсэн санаад байгаа байхгүй. Ядж хагаад ингээд материал эдгээр дутаад тэ 20 тоосоо 30 тоосоо. За тэгээд материалыг нь олохоор барьж хүнэнд алга болоод барьж хүнийг нь олохоор багж нь байхгүй болоод тэгээд ингээд нэгэн гадлын явдалтай болж байшин барьж ирсэн санаад. Тэгээд урдлын тэр өчтөр нураацсан байх. Өчтөрийн нураацсан тэр байшин бол энэ хавьдаг ойл харагддаг байшин байх. Тэгээд одоо байхгүй байна. Тэгэхээр бид нэр эндээс нэг зүйлээ. Бидний жинхэнэ гэр одоо тэнгэрт байгаа шүү. Эзэн Есүс би та нарт одоо эцгийн гэрт одоо өрөө бэлтгэхээр явнаа гэж хэлсэн шүү дээ, тий? Тэгэхээр орон байр бэлтгэхээр явнаа гэж хэлсэн. Харин бид нар энэ дэлхий дээр ингээд барих тэгээд дараад нь дороо нураагдчих, тий? Мөнхөд суун гэж бодоод барьсан ч гэсэн хэсэг хугацааны дараад нь хүн энэ байшин хэрэггүй гэж ямар ч үнцэнтэй яаж барьсныг нь тоохгүйгээр нураах ийм зүйлийн төлөө амьдралаа бас хэтэрхий бити үрчхээрээ гэж хэлмээр санагттал гайхтал маш хурдан богино хугацааны дотор нураацсан байдаг биш үү? Та нарт тийм ийм сэтгэл төрүүлж ирсэн юм байгаа юу? Хүний хийсэн юм нь хоосон юм байна даа, Библи хэлдэг үний юм байна даа гэж бодох зудаа байгаа бол бас комент хэсгээр бас тий өглөөний мэндгээд дараад нь бичиж болно шүү. Тэглэх хоо тэгээд бидний одоо дэлхий дээр байгаа бидний бас мэдэрж байгаа ч гэдэг юм уу тэр бүх зүйлүүд угаасаа төр зурих. Тэгээд эзэн бол хамгийн бат найдвартай тэр нэгэн. Тэгээд өнөөглөө бас надад эзэн бас тодоор сануулсан зүйл нь би чамтай хамт байгаа. Тэгээд зөвхөн ингэ надад найдаа гэдэг зүйлийг эзэн надад сануулсан. Тэгээд бидний нөхцөл байдлууд янз бүрийн тэр нөхцөл байдлуудад бид нэр байдаг. Гэхдээ эдгээр бүхэл зүйлдээ бид нар бурханд найдах хэрэгтэй. Бурхан руу зүрхсэтгэлээ оюун бодлоо хандуулах хэрэгтэй гэдэг зүйлийг энэ өглөө бурхан надад сануулсан. Тэгэхээр сонсож байгаа та ч гэсэн яг одоо байгаа тэр газартаа байгаа нөхцөл байдалтай эзэнд найдаараа гэж таныг урамшуулмаар байна. Тэгээ эзэн бол тэр хамгийн бат нэгэн бат цайз хадан суурь учраас бас та түүнд найдвараа тавих юм бол хамгийн тэр зөв зүйл байх болно гэдгийг бас энэ өглөө танд сануулмаар байна. Тэгээд бид нар бас эргэн тойрны тэрдгэр зүйлсүүд өөрчлөгдөж байгааг үе өөрчлөгдөж байгааг маш олон зүйлсүүд өөрчлөгдөж байгааг хардаг. Гэхдээ эзэн хизээч өөрчлөгддөггүй нэгэн шүү. Тэгээд таныг хайрлсан, тантай хамт байгаа тэр нэгэн учраас та үргэлжлүүлэн бас найцаар байгаараа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Өнөөдөр бид нэр Ром номноос үргэлжлүүлэн сорно. Заримдаа бид нэр ингээд Библиэс ингээд суралцаад явж байхад нэг юм зүйл болдог л да. Библийн илчлэлт номлол гэж яддаг байхгүй ингээд эхнээс нь ингээл явна. Заримдаа пасторууд ингээд би ингээд жишээ нь илчлэлт номлолоор явдаг хэдийгэн пасторыг ингээд мэднэ. Заримдаа тэр хүн чинь ингээд явж байгаад за яг цуглаан дээр нь хорцтуулан байгаа асуудал яг нөгөө түүхэн тэгээд таарчиж магадгүй эсний өдөнд. Эсвэл тэ өөрөө ингээд тэр зүйлийг заахад бэлэн бос тийм нөхцөл байдал таарч магадгүй. Өчигдөр би нэг пасторын рилийг үзсэн. Тэр пасторын рилд нэг чухал үг явж байсан. Тэр бол юу гэхээр ариун байдлыг одоо тэ явахгүйгээр уриалж ятгаж синхруулахгүйгээр номлоно гэж бол байхгүй шүү пасторудаа гэж тэр хэлж байгаа. Хэрэв та нарын дотор ямар нэгэн пастор байж байгаад миний үгийг сонсож байгаа бол ариун байдлын тухай ярихгүйгээр номлоно гэж бол байхгүй шүү гэж бол хэлж байгаа тийм ээ. Бид үнэхээр Бурхны ариун ард түмэн үндэстэн болсон тийм болохоор бид нар энэ ариун байдлыг харж хандаж хамгаалж бие биенийг ариун байгаад нь урамшуулж хүчрхэгжүүлж бас зөв байдлыг эрен хааж нэгнийгээ одоо
гимшиж эзэн дээр иргэн ирж цэвэрлэгдэж дахин одоо ариусгагдаж те одоо юу гэдгийг эзний замаар зөв явахт нь урамшуулах нь бидний хамгийн чухал зүйл байгаа шүү. Бид нар тэгээд нөгөө шархацсан хүмүүсээ тэгээд тулааны талбар дээр хаяад явцдаг нэг тийм муухай те мөнгө байхад цэрэг бол олдно гэдэг шиг дээр үе тийм муухай одоо түүхэнд муу нэр үлдээсэн хүмүүсээс сураад ахын байхгүй шээ. Харин бидний эзэн Есүс Христ 38 жил сар болгон идэх боломжтой байсан хүнийг хүртэл чи идгмээр байна уу гэж асууж ирсэн шиг бүгдөө ч гэсэн бие биенийгээ бас тэгж урамшуулж бас эзний өмнө хамтдаа явцгаая гэж бол уриалмаар байна. Амен. Тэглгүй яах вэ? Хамтдаа үгийн цаг руу орохоос өмнө магтцгаая. Та тэгээ эзний өмнө ирээд түүнд алтрыг өргөөрэй. Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид хамтдаа Ром номын 10 дугаар бүлгийн 20 дугаар ишлэл. Исая зоригтойгоор хаагаагууд нь би олдов, сургалаагууд нь би үзэгдэв гэж хэлсэн юм а гэжсэн. Тэгэхээр энэ ямар гайхалтай ишлэл вэ те. Тэгээд
бидний хувьд бол нэг зүйлийг маш сайн ойлгож авах хэрэгтэй байдаг. Бид ер нь ингээд нөгөө нэг эрэл хайгуул хийхтэй бол их хойрог байгаа. Тийм болохоор бид нар магадгүй зөвхөн өөртөө хэрэгтэй зүйлүүдийг зөвхөндөө хийдэг. Миний хувьд ингээд янз бүрийн аяллуудад хүмүүстэй хамт явдаг байхгүй. Тэгээд би ч нэг анчин үний хөөхт шүү дээ. Анчин үний хөөхт юм чинь ямар ч гэсэн ингээд 3 м олс тий тэгээд хотоо одоо гал тий за тэгээд ингээд нэг юм гадас хийх боломжтой ингээд савх ч юм уу тий тийм юмнуудыг ингээд аваад ингээд явдгийн тэгээд үргэлж одоо юу гэдгийг хэрэг болдог. Тэгээд үргэлж хэрэг болдог тэгээд надад байгаа гэж хүмүүс мэддэг. Зарим хүмүүс надад байгаа юм чи ингээд аваагүй гэж ярих тохиолдол зөксөн гарч ирсэн. Тэгээ би нэг зүйлийг хэлмээр байна. Бурхан өөрөө бидэнд олддог нэг юм. Амен. Тийм болохоор бурхан бол олддог. Бурхан бол нуугддаггүй. Бурханд нуугдах шалтгаан байхгүй. Харин бурхан биднэрт өөрийгөө олох боломжийг олгож яхад бид хайгаагүй байж болно. Бид магадгүй бурханыг олно гэдгийг мэдчихсэн ч гэсэн бурханыг хайхгүй байж болно. Болно гэдэг үгийг нь юу гэхээр хайхгүй байгаад байж магадгүй гэж. Тэ? Яагаад би энэ үгийг ингэж хэлж юм гэхээр зарим хүмүүс өөрийнхөө амьдралын хэм маяг гим нүгэл хийж байгаа зүйлдээ за дуртай гэх нь хаашаа. Тэрнээсээ салахад бэлэмшээд. Тийм болохоор яг тэрэн дотор ингэж байгаад байна. Тэгэхээр эзэн юу гэж хэлж юм гэхээр хайвал намайг олно штэ гэж. Хаагаагууд нь би олдсон штэ гэж. Тэ? Яагаад хаагаагууд нь би ингэж олдсон бэ гэхээр тэ? Би тэднийг эхнээсээ хайрладаг гэсэн болохоор тэднэрт олдсон гэж. Тэгэхээр тэд нар ингээд одоо юу гэдгийг бурхан өөрт нь олдох хүртэл бурханы хайрыг огт татахгүй те бурхан тэднийг огт тоохгүй яваад байсан юм шиг. Эфес номыг хэрэг бид нар унших юм бол дэлхийн суйраас өмнө гэдэг үгийг Эфесчүүд хандан одоо Паул цагталтаа бичсэн байна. Дэлхийн суйраас өмнө та нарыг сонгосон. Дэлхийн суйраас өмнө гэх юм бол энэ дэлхийн бүхэн орж байгаа гэж. Тэгэхээр бид нар зарим хүмүүсэгдээ энэ хүн бол олохгүй, энэ хүн бол ингэхгүй. Ийм байдлаар бол бурхантай хамт байна гэж бол байхгүй гэж. Харин бурхан ямар ч хүнтэй хамт байхыг хүсэж байгаа. Амен. Гэхдээ бурхан дүрэн ба. Ямар дүрэн бэ? Бурхан бол ариун ба. Ариун учраас ариун зүйлийг хайж байгаа бол ямар байх ёстой вэ гэдэг ойлголт бидний дотор байна. Ариун зүйлтэй нэгдий гэж бодож байгаа бол бидэрт юу саад болох вэ гэдгийг бид нар зүгээр өөрсдөө ойлгож байгаа. Тэр ойлголтыг бурхан биднэрт өгч байгаа. За тэгээд энд сурглагууд нь би үзэгдэв гэж. Тэгээд өчтөр арай Библийн энэ ишлэл өчтөр Ром номын 10 дугаар бүлэг 11 дугаар бүлэг бол хуучин гэрээний ишлэлүүдээр дүүрэн гэж би хэлсэн шүү дээ. Тэгээд тийм болохоор миний хувьд харьцуулж уншия гэж бодоод Исмо юу манай хамгийн Библийн одоо хамгийн сүүлийн орчуулга одоо өөр төсөл ингээ болох шууд еврей хэлнээс нь одоо Библийг орчуулж байгаа харин бичсэн нийгэмлэгийн төслийг тэрэн дээр би очиод Исая 65-ын 1 багхгүй юу одоо Исая зоригтойгоор гэдэг энэ ишлэл чинь. Тэр чинь энд тэнд тэгсэн чинь ийм утга байна. За. Гойгаагүй хүмүүст өөрөө ишлэгдэж хаагаагүй хүмүүст өөрөө олдох гээд нэрийг минь хаагаагүй тэ үндэстэнд би энд байна гэж би хэлсэн юм а гэж хэлж. Тэгэхээр энэ юу гэж юм би энд байна. Та нар ч гэсэн намайг олж болно. Би энд байна. Би та нараас нуугдаагүй. Би энд байна. Энэ бол тэ гэдгийг та нарт өгж байгаа миний хайр инрэл, миний нэгүсэл гэж тэ. Энд байна. Миний ард түмэн болж болно. Тэгэхээр бурхан энэ үе таалхыг нээлттэй орхисон гэдгийг бидэрт хэлж байна. Бид энэ гойгаагүй хүмүүст өөрөө эслэгдэж хаагаагүй хүмүүст өөрөө олдох гээд нэрийг минь хаагаагүй те үндэстэнд би энд байна гэж хэлсэн гэж Исая 65-ын 1 дээр хэлсэн энэ үгийг эзэн Есүс Христ Матай 7-гийн 7-д гой тэгвэл өгөгдөн догш тэгвэл олгойн хайн тэгвэл олдно гэж хэлсэн юм шиг надад бол бас уншигдсан гэж. Тэгэхээр Есүс Христ өөрөө би энд байна. Ир үз те би бол одоо те зам үнэн амь. Тэгэхээр Есүс өөрөө бидний дунд ирээ, бидний дунд алгаж, бидний дунд төрж,
бидэнтэй хамт идэж, ууж, унтаж, тэгээ бидэнтэй хамтдаа тосготоос тосготын хооронд явж ингэж явсныхаа хувьд Есүс Христэд нэг гайхалтай зүйл байсан гэхээр тэр бол өөрөө ирсэн. Би энд байна. Намайг даг гэж хэлсэн. Бурхан байсан юм аа гэж. Тиймээс бид нэг зүйлийг ойлгож явах хэрэгтэй болж байна. Бид нар яг үндэ Бурханыг тийм хайсан гэж юу? Харин Бурхан биднэрт олдохын тулд маш их олон боломжуудыг нээж өгсөн. Бурхан манай Монгол үндэстэнд одоо бол яг олдсон, одоо бол яг хаалган нээлттэй, одоо бол яг маш их юм боломжтой юм үе байна. Гэтэ саяхан нэг контентын дээр би нэг үг сонсоод тэр үгийг бол үнэн гэж бодсон. Тэр нөхөр хавчих тусам итгэгчид олон болдог. Яг л юу тоохгүй орхиод байсан бэ? Ямар номыг уншихгүй тавир дээр тоосон даруулаад байсан бэ гэдгийг ойлгох өдөр ирнэ. Учир нь интернетээр байгаа бүх зүйл байгаа гэж ярьж байгаа. Тэрийг хаадаг. Харин таны номыг хүн ирээд хүчээр хаач чадахгүй. Тог тасарсан ч таны ном одоо танд одоо мөнх амиг болон мөнх амийн замаар хэрхэн явахыг заах боломжтой хэвээрээ. Тэр номыг нээх болгонд эзэн Бурхан би энд байна. Тийм ном хайгаагүй боловч би энд үргэлж байсаар байсан гэж хэлэх. Тийм гайхалтай эзэн байна. Тэгээ би ингээд хит хитэн ингээд номыг ингээд юуж үзлээ та. За ингээд гой тэгвэл өгөгдөн одоо тий тогш тэгвэл онгой хай тэгвэл олдно гэдэг энэ хэсэл ингээд байж хад за бас ингээд 2013 оны орчуулгыг ингээд харж гой тэгвэл таанаас өгөгдөн хай тэгвэл таанаас олно тогш тэгвэл таанаас нэгдэн гойдаг хүн авч хайдаг хүн олж тогшдог хүнд нэгднэ гэдэг үгийг бид нар ингээд унших боломжтой болж байна. Тэгэхээр одоо Бурхны ард түмэн тэгээ хуучин гэрээг танилцуулах уу тэр одоо гахалтай юм баяр жаргал докторийн орчуулгын төсөл дээр нэг юм 3-4 ном байдгийн их алдартай ном Джон Стоттийн одоо хамтран тэтгэгчдийн одоо гаргасан тийм номууд байгаа. За тэн дээр Wright гэдэг нэг багш маань байгаа. Тэгээ над хичээл зааж байсан учраас миний хувьд бол маш хүндэтгэн тийм үнээр хичээл заажсан та эзний ивэл гэж бодлоо. Тэр хүн нэг юм үг хэлсэн. Хүн бүрт Библи баг бичээсөө. Хуучин гэрээ бол харин Есүсийн Библи юм а гэж хэлсэн байна. Би хуучин гэрээ дээр яригадаад байгаа тэр нэгэн шүү гэдгийг Есүс байнга ингэж ярьжсэн. Тийм учраас Есүс Матай номын 7-гийн 7 дээр гой тэгвэл та нарт өгөгдөн гэж хэлж явах үед Исая номын 65-ийн 1 бол би энд байна. Би энд байна. Гуугаагүй хүмүүст өөрөө илчлэгдэж, хаагаагүй хүмүүст өөрөө олдох гэж би энд байна. Тэ? Та нар байгаа газараа зогсоод хийж байгаа ажлаа завсарлаад тэгээ бодож байгаа бодлоо төр болоод над дээр анхаарлаа хандуулаад зүрх сэтгэлийнхээ чинь хаалгыг дагшиж байгаа намайг дотроо оруулаад тэгээд намайг хай. Тэгвэл та нарт олдно. Яг л би та нарт олдох гэж намайг олоодох гэж те одоо нэг юм нуугд тоглоом байдаг шүү дээ. Тэрэн шиг ерөөсөө дихгээгүй гэж. Хүмүүс л өөрсдөө үргэлж Бурханаас нуугдах гэж оролдог. Үндэ бол Бурханаас нуугдах газар гэж бол байхгүй л дээ. Харин нэг зүйл ээ. Хүн хүссэн үедээ бас Бурханыг олчдаг юм шиг. Та хаа байна? Таньгүйгээр амьдсан он жилүүдийг минь уучлаач. Та хаана байна? Таньгүйгээр шийдсэн энэ шийдвэрүүдийг яаж зохицохыг та надад зааж өгч. Та хаана байна? Энэ зүйлүүдтэй би дууралтах уу эсвэл энэ бүхний хаяа явах уу? Та хаана байна? Тэ? Би таныг тогшиж, таныг онгойлгож гисэн хаалгуудаар орж, таны намайг олоосаа гэж хүссэн зүйлүүдийг л олж амьдрахыг хүсэж байна. Би хүмүүсийн олсон зүйлүүдэд шунж, тэ хүмүүсийн тогшин хаалгаар зэрэгцэн орж атаархаж одоо юу гэдгийг тэ барьцаж биш. Харин надад бэлдсэн тогших хаалга, надад бэлдсэн ирэл хийх талбай, надад олдох тэр ивэл өрөөлүүдийг надад хүчийг өгөөд надаар олуулах тэр сонирхолтой энэ гайхалтай амьдралыг би туулахыг хүсэж байна. Намайг хайрлаж миний зам дээр байж, намайг хайрлаж миний зүрх сэтгэлд байж, дуутахад ойр байж, хайгаагүй байхад олдож тэ сорглаагүй байхад надад үзэгдсэн эзэн Бурхан минь танд баярлалаа. Энэ бүхний төлөө өөрийнхөө хайртай хүү загалмай дээр хүртэл өгөн байж надад олдож намайг хайрлсанд баярлалаа. Учир нь би таныг хайгаагүйсэн. Би таныг хайх ёстойгоо мэдэхгүй байсан. Би таныг миний зүрх сэтгэлийн хаалгыг догшиж байгааг би мэдээгүй. Харин би өнөөдөр онгойлгож байна, би оруулж байна, би гимшиж байна. Тэгээд би хойштой таны
надад дамжуулан хийхийг хүссэн тэр ажлуудыг хийж, намайг оруулахыг хүссэн тэр хаалгуудыг догшиж, тэгээд бас надаар олуулахыг хүссэн хүмүүст хэрэгцээтэй зүйлүүдийг олохын тулд энэ амьдралаа зориулах болно гэсэн тэр гайхалтай итгэл үнэмшлийг өнөөдөр бид нэр Ром 10 дугаар бүлгийн 20-с авах боломжтой байдаг. Дахин ишлэг юм шиг хайгаагууд нь бий болдов, сорглаагууд нь бий үзэгдвэ гэдэг эсний гайхалтай гэрчлэл, тунхаглал үгийг Исая хэлсэн байна. Үг хэлэхээс минь ч юм та надад дугтуулсан. Та надад дэндүүсэн ханддаг. Амсгал авахаас ч юм та надад амь өгсөн. Та надад энэрэнгүй Oh, хинжээч би хизээч дуусахгүй Бурхны агуулгай Oh, намайг олдлоо бууж өгдөггүй Цуцшгүй агуулгай Хүрдэх хэрэггүй би огт зохисгүй Гэвч та өөрийгөө өгсөн хинжээшгүй хизээч дуусшгүй Бурхны агуулгай Нисрэг байхдаж хайртай миний төлөө та надад дэндүүсэн ханддаг үнцэнгүй байхад та бүгдийг төсөн та надад энэрэнгүй байдаг Сүдэр мацахгүй уул байхгүй миний төлөө танд нэт заажуулж чадах худал нуршгүй харгаж байхгүй миний төлөө гэрэл төлөхгүй сүдэр мацахгүй уул байхгүй миний төлөө танд нэт заажуулж чадах худал нуршгүй харгаж байхгүй Миний
Тэгээд энэ өглөө хамтдаа Ром 10:20 Исая зоригтойгоор хайгаагүйд нь би олдов, сураглаагүйд нь би үзэгдэв гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа Бурхны үгээс суралцлаа. Тэгээд эзэн үнэхээр бидэнд олддог, бидэнтэй маш ойрхон байдаг тэр нэгэн. Тэгээд та эзнийг ирж хайгаагүй байгаа бол ирж хайгаад үнэхээр эзэн тэр олдоход маш ойрхон байдаг учраас та зүрх сэтгэлээ үнэхээр түүнтэй ойрхон байлгаарай гэж энэ өглөө Бурхны үг бидэнд дахин сануулж байна. Тэгэд бидний зүрх сэтгэл яг хаана байна вэ? Бидний оюун бодол хаана байна вэ гэдгээ дахин бодох, нягтлах, зүрх сэтгэлээ бас шалгах цаг юм болоо гэж миний хувьд бодогдлоо. Ер нь яг тэгэлгүй яах вэ? Ингээд хүүхдийн зуны кемптээр бид нэр ингээд хүүхдүүдийг ингээд энэ тэндээс юм олох тийм даалгавар өгдөг байхгүй. За одоо энэ ингээд те манай 3 дахь юу байна? Зогсоол байна. За энэ 5 зүйл нуусан байгаа. За тэгээд олоорой гэд. Мэдээж бид нэр ингээд бүр амар болж улайчихгүй шүү дээ те. 3 метрийн доороор хайчаад хийхгүй тэгээд олдох боломжтой, анзаарах боломжтойгоор тэгээд бас юу гэдгийг хайхтаа сонирхолтойгоор баяртайгаар те. Тэгээд олох боломжтой. Тэгээд бас маш их цаг өрөхгүйгээр олох боломжтойгоор л нуусан байдаг. Нэг удаа хиймэл навч. Хиймэл цэцгний навч шүү дээ. Хиймэл цэцгний навчин дээр тэгээ өвс ногоо хагдран ундаг боловч эзний үг хизээч хувиршгүй гэдэг үгийг бичээд. Навчин дээр би ингээд наачихгүй тэгээд би тэрийг тийм олоход хэцүү байна гэж юусоо бодоагүй даа. Тэгсэн чинь хүүхдүүд салдаг. Сүүлдээ ингээд хүүхдүүд надад ба жоохон гомдаа. Тэр уур амьсгал жоохон онцгойлцсон гоо. Тэгэхээр бид нар ингэж бид нар бас өөрөө маш их амархан ойлгочихсон тэр зүйлүүдээ өөрөө сайндаа ойлгосон гэж юусоо бодож болохгүй. Эзэн олдож ирээд, эзэн ойлгуулж ирээд, эзэн сэтгэлийг чинь нээгээд, эзэн өөрөө дотроос чинь бас ажиллаад эзэн ойлгуулж олж өгсөн зүйл байхгүй. Гэхдээ тэрийг бид нэр хүмүүс олж чадахгүй байгааг ингээд тэг гайхаад ингээд хүмүүс анзаарахгүй байгааг нь гайхаад амьдрч чадахгүй байгааг нь битгий бас гайхаж байгаа те. Эзний арга зам хүнийхээс өөрөө гэд ингээд энийгээд явж идэг тийм гоё юм залбирлын дайчин бас байвал зүгээр шүү. Надад нөгөө хиний илгээлтийн эзэн окологийн ээж нь нэг залбирлын эмэгтэй байдгийг. Оо эзний арга зам гэж юусаа ингээд ерөөсөл залбираад бүтэхгүй зүйл бол байхгүй гэдэгт бол тэр их чинь тэр итгэлтэй байдлыг хүн дагаал залбирхаас л өөр аргагүй те. Дагаал тунхаглахаас л өөр аргагүй нэг тийм нөлөөлдөг тийм хүн бол байдаг. Саяхан миний бие өвдөд хүмүүс залбирлынхаа сэдвүүдийг явуулж ирсэн чинь нэг хүн надад нэг ийм санал өгсөн. Тэр хүн лөө явал. Тэр хүнтэй хамт залбирдаг хүмүүс рүү явуул гэж. Тэгтэл би нэг нь ч таньдгүй. Тэгэхээр нэг юм дээр эзэн өөрөө олдно гэж хэлсэн шүү. Тийм болохоор эзэн хүнд олдоогүй байхад нь те хүнийг ингээд те эзнийг олж чадахгүй ямар одоо ийм тийм гэж битгий тэгэрэг. Эзэн тэр хүн хоёрын хооронд нэг юм цаг хугацааны юм байгаа. Бас нэг эзэн тэр хүнээр нэг заавал хийлгэх гэсэн нэг юм байгаа те. Гараа гочод хоолоо идэх гэдэг шиг нэг юм байгаа л гэсэн үг шүү те. За тэгээд хамт залбирая те. Халелуя. Их эзэн минь биднийг хайрлаж, тийм агуу байж, тийм ариун байж бидэнд өөрийгөө илчилж, өөрийн цорынхон цааштай хүүг хүртэл бидний гэм нүглийн өмнөөс дагалмаатай өгсөн эзэн танд баярлалаа. Бид энд ингээд баярлж хөөрөө тайвшраад байгаа биш. Харин энэ хайр инрэл нэгүслийг чинь яаж ойлгож, яаж амьдралдаа шингээж, яаж хэрхэн таны ард түмэн байх вэ гэдгийг та бидэнд зааж өгөөч. Энэ өглөө биднийг хамтдаа таныг хайх боломжийг, таны хайр инрлийг хүртэх боломжийг өгсөн талархан бидний хайрт аврагч эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.